удахгүй бяцхан өрөөлгийдэн авах гэж байгаа эмэгтэйчүүд та бүхэндээ энэ өдрийн мэнд хүргэе бас баяр хүргэе. Жирэмсэн үе гэдэг бол хүнд маш их онцлогтой байдаг, нарийн үйл ажиллагаа байдаг. Тэгэхээр өнөөдөр жирэмсэн үеийн сэтгэл зүйн онцлогийн талаар ярихаар бэлтлээ. Тэгэхээр жирэмсэн болно гэдэг маань маш нарийн үйл ажиллагаа явагдаж байдаг. Биологийн болоо сэтгэл зүйн нарийн үйл ажиллагаа явагдаж байдаг. Сэтгэл зүйн онцлогийг ерөнхийд нь жирэмсэн үеийн сэтгэл зүйн онцлогийг ерөнхийд нь хэлэх юм бол эмэгтэйчүүд маань ямар байдаг гэхлээр зарим тохиолдолд гинт баярладаг, зарим тохиолдолд гинт гутардаг, альва зүйлд хитрхи бохимддаг, ямар нэгэн жижиг зүйлээс болоод бохимддаг ч юм уу, ийм байдал ажиглагддаг. Өөрийгөө яагаад байгааг, ямар зан чанар гаргаад байгааг ойлгохоо байцдаг. Иргэн тойронтойгоо зөрчилдөөнд маш их ордог тохиолдол бас байдаг. Энэ маань тэгэхээр та санаа зовох хэрэггүй. Энэ бол ердийн тохиолдол байдаг. Маш нарийн. Яагаад гэвэл таны дотор бас нэгэн бие махбод оршин тогтнож байгаа учраас. Тэгэхээр Европын орнуудад ерөн 20 дугаар зуунд юу гэж үзэжсэн гэхлээр энэ маань биологийн зүйл. Манай монголчууд хүртэл тэгж бидний эцэг их тэгж л үздэг байсан. Эмэгтэй хүн жирэмсэн болно гэдэг бол биологийн зүйл, төрдгөөрөө л гарна, хөөхд бүрэлдэхгээр л бүрэлдэнэ гэж үздэг байсан. Гэтэл 21-р зуунд энэ маань үгүй юмаа гэдгийг эрдэмтэд баталсан байна. Яагаад гэхэлэр эхоны тусламжтайгаар хөөхд хэрхэн бүрэлдэж байгаа, айс зан хэрхэн төлөвшж байгааг судалж тодорхойлсон байдаг. Тэгэхээр та хүүхдийн эхийн хөвлөд ямар байхаас, өөрөө ямар зан чанар гарахаас таны хүүхэд тийм болно. Ууртай ч юм уу, бохимдолтой ч юм уу. Хэрвээ та ууртай бохимдолтой байгаад гэх юм бол таны хүүхэд ууртай бохимдолтой гарах магадлал өндөр юм а гэдгийг эрдэмтэд судлаад гаргаад ирсэн байдаг. Дээрээс нь одоо орчин тойрны нөлөө маш их байдаг. Гэр бүлийн асуудал ихтэй. За дээрээс нь нийгмийн зүгээс үзүүлж байгаа стресс маш их байдаг. Энэ бүх зүйлээс болоод өнөөдөр жирэмсэн эхчүүд маань маш их стресстэй, за маш их уурлах тохиолдол маш их байдаг. Тэгэхээр энэ бүх зүйлд өөрийгөө яаж удирдан жолоодож авч явах уу, яаж өөрийгөө зохицуулах уу гэдэг нь тухайн хүнээс өөрөөс нь шалтгаалж байдаг. За та өнөөдөр уурлаа гэж бодоход өөрийгөө сайхан тайвшруулах дасгал хийдэг ч юм уу. Японд болохоор яаж үздэг гэхлээр ерөнхийдөө хүүхэд хэвлэлд бүрэлдэхэд эмэгтэйчүүд сонгодог дуу зохиол сонсдог. Тэгснээрээ хүүхэд өөрөө тайвширч эхийн хэвлэлд тайван бүрэлдэж тэгснээрээ өөрөө бие хүн болж төлөвчгöd альва зүйлд ухаалгаар хандна гэж үздэг. Гэтэл Африкийн орнууд жирэмсэн байх үедээ бүжгийн аргаар хүүхдийн одоо бие хүн болж төлөвчгөд нь хөгжүүлж яадаг. Тэгэхээр улс орон болгон маань өөр байдаг. Хүүхдээ хөвлөд байхад яаж одоо хүүхдээ тайван байх уу, яаж өөрийгөө тайван байх уу гэдэг асуудал маань маш ихээр тавигдаж ирдэг. Дээрээс нь би орчин тойрных нь маш их нөлөөлдөг гэж ярьсан. Тэгээд аавуудтай хандж хэлэхэд хэдий байнга хамт байдаг ч гэсэн их нэртэй хайртай гэдгээ байнга ойлгуулж хүүхдтэй дэрэгдэн байгаа шүү гэдгээ ойлгуулж хүүхдтэйгээ аль болох ярилцаж их нэртэйгээ аль болох ярилцаж бохомдолтой байгаа зүйлийг ойлгодог. Үнэхээр уурлаад байгаа юм биш үү гэдгийг мэдэрдэг байгаасаа зарим тохиолдолд хүмүүс маань тэрийг мэдрэхгүйгээр бохомдаад хоорондоо маргалдаад зөрчилд маш их ороод байна. Тэгэхээр энэ байдлыг нь ойлгуулах, тэр хүнд улам илүүгээр хайртай гэдгийг мэдрүүлэх маш чухал байна. Заавал одоо хан ижлэн гэд байх зүйлгүй аав ээж нь тийм ээ эргэн тойрных нь найс нөхөд ч гэсэн тухайн одоо их болох гэж байгаа хүнд маш их тус дэм үзүүлэх шаардлагатай байдаг. Яагаад гэвэл нэг сайхан үг ч гэсэн тэр хүнд хэрэгтэй байдаг. Өнөөдөр их одоо шинэ хүн хүлээж авах гэж цаашаад ямар байх бол гэсэн айдас төгшүүр тэр хүнд маш ихээр суусан байдаг. Тэгэхээр тэрийг дагсгах үүднээс сайхан ярилцаж за тэр дотор нь юу болоод байна, юу болохгүй байна, юунд уурлаад байна, юунд бухимдаад байна, юунд түгшээд байна гэдгийг тэр хүнээр сайн яриулж за тэгжээж тэр хүнийг ойлгоно. Тэгхгүйгээр нэг нэгээ ярилцаж нэг нэгнээ ойлгохгүй учраас л бухимдал, стресс маш их ихтэй байдаг.
За 20 дугаар зууны үед бол нийгмээс шалтгаалсан стресс, дарамт маш бага байсан. Тийм учраас бидний эцэг эхчүүд юунд стрессдийн, за юунд бухимддын төрөх бол зүгээр л энгийн зүйл гэж ойлгох тохиолдол маш их байдаг. Гэтэл одоо үед нийгмээс шалтгаалсан стресс, за дарамт маш их байна. Тэгэхээр энийг ойлгож яг тэр зүйлийг мэдэрч харьцах хэрэгтэй байна. Үнэхээр танд стресс байгаад байгаа бол уурлаж бухимдаад байгаа бол юунаас болоод уурлаад, юунаас болоод бухимдаад байгаа учир шалтгааныг та заавал олох хэрэгтэй. Ингэснээр та тэр яг бухимдаад байгаагийн ард гарна. Өмнө бас өөрийгөө маш сайн ойлгох хэрэгтэй. Би яг яагаад байна? Би юу хүсээд байна? Би юуг мэдрээд байна? Би цаашид ямар баймаар байна? Би хүүхдээ гарсны дараа хүүхдээ сайн төрүүлэхийн тулд би юу хийх ёстой? Энэ талаар өөртөөгөө сайн ярилцаад гэр бүлийнхнийгээ ямар байлгамаар байна гэдгийг өөртөөгөө сайн ярилцах хэрэгтэй. Хүн гэдэг бол хамгийн түрүүнд өөрийгөө ойлгож, өөрийгөө ойлгож, өөрийнхөө ард гарснаар бусдыг ойлгож, бусдтай ярилцаж чаддаг. Тэгэхээр та өөрийгөө ойлгосноо гэр бүлдээ ч гэсэн өөрийнхөө байдлыг ойлгуулж чадна. Тэгснээр таны гэр бүл бас таныг ойлгож чадна гэдгийг та ухамсарлах хэрэгтэй. Та бүхэндээ жирэмсний үеийн дасгал хөдөлгөөний талаар зөвлөе. За жирэмсэн үед манай бүсгүүчүүд маань дасгал хөдөлгөөн хийх нь бол төрөлхийн хүндрэлээс бол урьдчилан сэргийлэх ач холбогдолтой. За энэ нь дасгал хөдөлгөөнийг хийснээр амьсгалаа зөв авах, хөдөлгөөний дутагдлаас урьдчилан сэргийлэх, мөн ураг томорхоос урьдчилан сэргийлэх ач холбогдолтой юм аа. Сүүлийн үед манай их эхчүүд дасгал хөдөлгөөн хийхгүй улмаас гарах маш хүндрэлүүд гарч байгаа. Энэ нь нэгдүгээрт ураг томрох. За ураг томрно гэдэг маань 4.5 буюу 5-ын хилээс дээш ураг хүүхэд гарч ийн гэдэг маань чихрийн шижүү өвчнгөөр өвчлөх магадлал нь маш өндөр байдаг. Тиймээс дасгал хөдөлгөөнөөр жирэмсэн ээжүүд маань хичээлэх хэрэгтэй. Жирэмсний үеийн дасгал хөдөлгөөн хийхгүй улмаас таргалалт үүснэ, мөн төрхийн үеийн хүндрэлүүд гарна. Энэ нь төрөх үед амьсгалаа зөв авч гаргаж чадаагүй улмаас бурууд үлснээс хярцан урагдана. Энэ маань төрсний дараа ихэд маань маш их зовиртой байна. Тиймээс та бүхэнд жирэмсний үеийн дасгал хөдөлгөөнийг бол сайн хийх хэрэгтэй. За жирэмсний үеийн дасгал хөдөлгөөнийг 7 хоногт 3-5 удаа буюу хэрвээ та зав чөлөө муутай бол дор хаяж 3 удаа дасгал хөдөлгөөнөөр хичээлэх хэрэгтэй. Ингэснээр та болон таны хэвлэлд боожж буй бяцхан үрийн тань эрүүл мэндэд ач тустай. Та бүхэндээ эрүүл их аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн өрөөе.